I'm ready. Сайн байцгаана уу? Эрхэм үзэгч, сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуя Entertainment-ийн 70 ертөнц нэвтрүүлгийн дараагийн нэгэн дугаар ороход бэлэн боллоо. Нэвтрүүлгийн түншээр радиотор сервис хамтран ажиллаж байна. За радиотор сервис маань 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За үүнд нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм гэхээр бүх төрлийн автомашины шинэ хуучин радиоторын төрөлцсөн худалдаа явуулдаг. Мөн радиоторын мэрэгжлийн засвар байдаг. За мөн радиоторын хуванцар, банкс, солих. За хамгийн гоё нь олдохгүй байгаа ховор банкийг хөнгөн цагаанаар хийж өгдөг. Автомашины парыг салон задлахгүйгээр угааж өгдөг бахан. За мөн шинэ парны радиатор худалдаа суурлуултыг хийж өгдөг. Өдөр нутгийн унаанд тавьж ингэж явуулж өгдөг. Мөн эйр кондишн цэнэглэх зэрэг үйлчлэгийг үзүүлдэг. За хоёр салбартай эднийг эхнийх нь болохоор сансрын колонкоос дайрыг ирэхэд 300 м-т байрлаж байгаа бол хоёр дахь салбар нь хуучин 22-ын тавчааг бид нар сайн мэднэ. 22-ын тавчаа Mac компани хажууд төв зам дагуу байрлаж байгаа хнэ. Албагтаа дугаарыг үлдээч. Хамтран ажиллагчтай баярлалаа. За өнөөдөр та бүхэндээ юу хүргэх вэ гэхээр өмнөх нэвтрүүлгээр худагт хувилгаадын тухай гэдэг нэгдүгээр хэсгийг хүргэсэн бол өнөөдөр 2 дугаар хэсгийг Доржийн Сүхбаатарын бичснээр хүргэхээр бэлтлээ. За ингээд Ламаатан хүүгийн талаар ярьжсэн. Ламаатан хүү ийхүү олон удаа хүмүүс тус болж зовлонг нь нэмгэлж исэн баа. За нэг жишээг дуртахад л ийм байна. Харин улаантнууд 10хан настай хуйлгаан Ламаатан хүү болон түүний аав ээжийг нууцаар баривчилж одоо хөнөөсөн байдаг. За Ламаатан хүүгийн аав ээж нь хөдөөний жирийн малчаа ардууд байсан. За нутгийн ард иргэдүүд Ламаатан хүүг шүтээд байхаар нь тэр үеийн дотоодын хамгаалахын яаралтай арга хэмжээ авсан юм л та. За мэдээж яриг одоо хүн хөнөөхтөө мэрэгцсэн байсан ногоон малгатнууд тэр үед хүнийг нууцаар баривчилж хөнөөх, хүн хулгайлж одоо хөнөөдөг алга болгодог байсан. Янз бүрийн л яриа том мэт одоо хүртэл яригдчихэдэг. За хэдхэн жилийн өмнө өсвөр насны тэтгэвртэй гарсан тухайн Нахяам гэж ярьдаг тийм ээ. Нахяамны тэгэн хурандаагаас сонссон түүхийн та бүхэндээ хүргэе. Тэгэхээр энэ өвгөн хурандаа юу гэж ярьсан гэхээр танаа хинтийн нутгийн хувилгаан хүүхдийн тухай би Нахяамны архиваас одоо энэ түүхийг судалж мэдчихлээ. Эхлээд тэр хувилгаан хүүгийн аавыг нь өдөө мал дээрээ ганцаараа явж байхад нь нууцаар баривчилж авсан. Тэгээ ингээд орхисон байдгийн байна. Тэгээд имэйлтэй морийг нь сул тавиад хайчихсан юм байна л да. Нутгийн хүмүүсийн дунд түүнийг мориноосоо унаж нас орсон гэдэг цуу яриаг хүртэл тараасан. Дараа нь хүүг нууцаар баривчилж хороосон. Аавыг нь бол шоронд орсон байна. Гэтэл тэр шоронгийн нэг харгалзагч нь болохоор хинтийн өмнө дэлгэрийн хүн байсанд бол эхнэрт нь одоо танаа нөхөр чи энд ингээ хоригдож байгаа юм байна гэдэг сургийг дуулгасан. За Ламаадангийн ээж нь нөхөр хүүхдтэйгээ уулзах гад нийслэл хотод бүр зорж ирсэн маам л да. Эргээд гандан хід дээр мөргөл хийгээд явж байхад нь дотоодын хамгаалахын ажилтнууд мөн адил ээжийг нь баривчилж аваад түргэний голын дэргэд одоо бодож хөнөөсөн гэдэг юм төгөөд бахна. За мөн бас нөхрийг нь хөнөөсөн гэж яригддаг бахны. За ингээ улаантнууд өөрийгөө хувилж тийм ээ хаанч хамаагүй очиж ядарсан зовсог хүмүүс тусалж чаддаг гайхамшигтай хувилгаан хүүг хөнөөсөн. Ийхүү Монголд худагт хувилгаа дахид төрөхгүйг нэг хэсэгтэй бол ингээд шинээр юусоо төрөхгүй байдаг бахна. За хамгийн сүүлийн жишээ нь юу юм гэхээр 80-аад оны үед Банчин богд төвдөөс явж энэтхэг усад айлчилж байхдаа Бурхан багшийн гэгээрсэн ариун Бодхигая модны дэргэд сүмийн ханны дэргэд ирсэн маам л да. Ингээд хананд мөргөхөд ханнаас гинэд булгийн ус ориглон гарч хамт тухай томилолтоор явж исэн гумбум хийдийн өвөр Монгол хамлам ажаа гэгээн болохоор ботоо зургийг авчихсан гинэ. Аваад хөхнүүраас төрсэн гигантын хэмээх номонд нийтлсэн байдаг буюу за магадгүй танд энэ хөхнүүраас ирсэн гигантын хэмээх ном байдаг бол энэ зургийн тэнд байгаа байна. За энэ хүн бичснээр бол одоо өөрөө харсан гэж бичсэн байна. За Монголд 2010 оны 5 дугаар сард Сэлэн аймгийн нутагт амар байсгалын хийдийн орчим газарт нь богд зохоо багийн сэрэг одоо дүр бүхий цогцлбор байгуулахаар газрыг нь тэмдэглээд за өглөө ирсэн маа. Тэр дэнд ингээд тэр дүрийн бүтээнээгээд газрыг нь тэмдэглчээд уг газрыг нь маргааш өглөөний ирэхэд уг газрыг нь тойроод ганц шөнийн дотор маш олон тооны шар цэцгүүд ургасан байсныг нь бид телевизийн баримтат кинонд бас
гарч исэн болов уу гэж бодож баримтат киноноос тийм ээ. За цааш нь өгүүлэхэд Халх Монголын үе үеийн бүх 9 богдын гайхамшигт намтрыг дурдвал маш урт түүх болно. Тэгэхээр боломжоор та бүхэнд цуурлаар ингээ хүргээж явна. Анх дугаар богд өндөр гэгийн зан базар, 5 дугаар богд лувсан чүлтөм, 8 дугаар богд агуан лувсан. За хамаг амтны шашны тусын тул Монголын ард түмний тусын тул ямар их буян, ямар их гайхамшиг үзүүлж ирснийг бол түүх гэрчлэнэ. Дөгөө монголчууд бол 9 дугаар богд Жамбал намдлыг саяхан их орондоо залаад байгаа нь хэрүүл их хувь заяа гэдэг бахан. За их л оройтуулж залж байгаа гэж үздэг бахны. 10 хэдэн жилийн өмнө залах бүрэн боломж байсан. Гэхдээ тухайн үед нь бол эсэргүүцэлтэй маш их тулгарч исэн учраас чадаагүй юм аа л та. За далаад хаан болохоор Энэтхэгийн Дарамсалаад 1991 оны 91 онд болохоор 9 дугаар богд Жавцан Думбохотогт Жамбал намнамдал чойжил жандсан болохоор халахын 9 дугаар богд мөн гэж баталж исэн байдаг юм байна. Тэгээд араас нь яг тухайн үед нь асуусан юм л дээ. 10 дугаар богд Монголд төрөх үү гэж асуусан сурвалжлагчийн асуултанд за богд юу гэж хариулсан гэхээр Далайлам намайг халах богд мөн гэж баталж байхдаа монголчууд таныг залсанж залаагүйч тэдний сэтгэл зүрхэнд та угаасаа байгаа шүү дээ гэж айлтж байсан. Монголчууд 8 үеийг тийм ээ үеийн богдтойгоо гүн сүжгийн нандин холбоогоо бүр огт таслаагүй гэдэл бийж цаг мөч бүр монголчуудтайгаа сэтгэлийн холбоотой байдаг. Миний хийх буйны ажил Монголд байсан л юм байна байж та нарынхаа төлөө Монголынхон төлөө би сэтгэл зүрхээр явна. Би өндөр настай одоо болсон болохоор Монголдо буйны олон сайн үйл бас хийж чадсангүй. Тэгэхээр та бүхэн дор бүрээ хичээж буйн намаа сайн хураагаад эрүүлэр сайтар өргөх хэрэгтэй хэмээн айлцсан байдаг. За хэрвээ тэгсэн цагт дараагийн 10 дугаар богдын дүр Монгол орноо мэндэлж Монгол хүн бүр шашныхаа үйл хэргийг сайхан туурах болно гэж айлцсан байдаг бахнэ. За энэ бол үнэхээр гайхамшигтай. Өнгөрсөн цөөн цагийн жарганд монголчууд одоо олон зүйлсийн тийм ээ олон хатуу өвтөө зүйлийг тууллаа, иргэшээлд орлоо, бурхан шашин, үндэсний ёс заншлаа, уландаа гიშгсэн тэгээд олон 10 хар нүглийг уул овомт үйлдсэн байдаг. Одоо болтол богд хийгийн болон лам хуургуудаа доромжилдаг, бурхан шаш намуу хэлж байгаа нь одоо олон ч хүмүүс байгаа л та. За энэ бүгдийг одоо харахаар юу гэж боддог вэ гэхээр энэ өнөөд би одоо ямар нүгэл үйлдсэн биш. Энэ надад ямар хамаатай юм бэ гэж юусо бодож болтгүй гинэ. Би монгол хүн учраас монголчуудын үйлдсэн нүгэл надад хамаатай. Эмийн учир би ч гэсэн сүсгсэн хүнийхээ хувьд монголчуудын нүглийг нэмгэлж буйныг аривжуулахын тухайд за их орон минь удаг товилгаад мэдлэхийн тухайд за мөн бурхан шашийн их оронд минь улам дэлгэрхийн тухайд буян намыг үйлдэх хэрэгтэй гэж боддгоо хэмээн бичсэн байна. За орчин үеийн өрнөдийн ихэнх хүмүүс буддийн худагт хувилгаад бодисодва буддийн ламнаар хамаг амтны тусын тулд энэ ертөнцийн дахин төрдөг гэдэгт огт итгэдэггүй байсан бол одоо ерөөхдөө сайхнаас байж болох юм а гэж итгэдэг болсон бахна. За Германы киночдын одоо хийсэн 90-ад оны ихэр бүтээсэн Living Buddha буюу амьд бурхан хэмээх баримтат кино өрнөдөд тухайд маш их шууган тарж байсан. Энэ киног би одоо энэ хүний хувьд тийм ээ бицүүний хувьд интернетээр үзээд мөн ингэж гайхан шагсан ба. Энэ кинод 80-ад оны ихэр буддийн их гигантан 16 дугаар гармаа таалал төгсөөд шав нартаа 10 жилийн дараа задалж үзээрэй гэсэн ийм одоо гэрээсэл үлдээсэн баам л да. За хэлсэн ёсоор нь 10 жилийн дараа шав нар нь уг цагтлыг задалж үтссэн. Тэгээ үзэхэд түүний дараагийн хойд дүрийг энэхүү цагталд одоо бичсэн сургаар нь Монголд одоо хайж байгаа тийм ээ. Сургаар нь биш Монголд биш төвдөд дээрч хайж байгаа тухай ийм гардаг юм сонирхолтой баримтат кино. Уг цагталд миний дараагийн хойд дүрийг төвдийн өндөр уулсын хормойд гол мөрөн урссан сайхан газар сарлаг хариулан амьдардаг нэгэн олон хүүхэдтэй төвд малчин айлынд хайгаарай. За дээрэс нь эцгийн минь нэрэнд төвдөр дундав буюу нар гэсэн утгатай үг орсон байх болно. Эхийн минь нэрэнд лалга буюу саран гэсэн
үг орсон байх болно. Өвхөр жил төрсөн хүүхдийн дунд миний хойд дүрийг ирээрээ химээсэн байдаг байна. За ингээд Германы эдгээр энэ киночд болохоор төвд явахынхаа өмнө энэтхэгийн дарамтлаад очоод далаа багштай уулзсан маа. Тэгээ уулзаад 17 дугаар гармаа хаан төрөх болоо. Төрсөн бол танд одоо ямар нэгэн зүүд зүн бэлэг үзэгдв үү гэхэд нь далаа лам би ийм зүүд үзсэн. Төвдөд өндөр ууластай, тэрхүү уулаас нь их авсан гол мөрөнтэй, сарлаг өхөр олноор бэлтсэн төвдийн нэгэн одоо жирийн нэгэн малчин айлд 17 дугаар гармаа төрсөн байна гэж зүудгсэн гэж хэлсэн байна. За ингээд нөгөө хэдэн киночд маань олон хоног төв дээр явж ирсний эцэст жип машинч явж болохгүй бартаатай бүр юм цахилгааны гэрэлч хүрэхгүй ас хол орших өндөр уултай гол мөрөн урссан олон сарлагтай гэж байна. Тэгээ эцэг нь болохоор дондуу, эх нь болохоор лалга нэртэй айлыг ирж сууж байж бүр хайсараад олчихсон. Олсон маа. Төвдийн Цэропа хийдэс нэлээ юм зайтай хамгийн өндөр уулсан сундарсан хүн очиход бэрх газар нэг юм малчин төв дайлын майханд нь очиход нь 8 хүүхэдтэйгээ амьдардаг жирийн л малч айл байсан маа. Тэр айл 5 охин 3 хүүтэй. За тэгээд байсан юм байна л та. 3 хүүхдийн дундах хүүгүүн нь 1985 онд төрсөн өвхөр жилтэй хүүгүүн байж таарсан. Энэ 10-аад настай хүүхэд бол 17 дугаар гармаа гарчид байж таарсан байна. Дараа нь төвдөд 17 дугаар гармаа гарчдыг хэрхэн тодруулж ширээнд нь залж байгаа тухай гэдэг энэ бүгдийг нь үзүүлсэн гайхалтай кино байна. За энэ нь болохоор ийхүү энэ зампуу твд гармаа гарчдын 21 дүр хамаг амтан шашны тусын тулд залрах ёстой гэж үздэг байна. За хожим одоо шинээр тодорсон гармаа гарчдын сургийг сонсоход эцэг их ах дүү нарын хамт 2003 онд төвдийг орхин нэлээд юм хүнд хэцүү бэрх замыг туулан энэтхэгт амжилттай дөрвөн гараад далаа ламын дэргэд очисон байдаг байна. За тэгвэл 17 дугаар оргийн гармаа гарчид далаа ламын дэргэдэг хамгийн ирээдүйтэй хамгийн их найдвар хүлээсэн залуу гинт гэж үздэг байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авт радиатор сервис 23 жилийн туршлагатай. За эднийх ямар үйлчлэгээ үзүүлдэг юм бэ гэхээр бүх төрлийн автомашины шинэ хуучин радиаторын төрөлцсөн худалдаа байдаг. Дээрээс нь радиаторын мэргэжлийн засвар байгаа. Радиаторын хуванцар банк сольж өгдөг. За хамгийн гол нь олдохгүй байгаа тэр ховор банкыг хөнгөн цагаанаар танд хийж өгнө. Мөн автомашины парыг салон задлахгүйгээр угаана. Заавал нэг задлаад ах шаардлагагүй. Шинэ парны радиатор худалдаа, суйрлуулалт, хөдөө орон нутгийн унаанд бас тавьж өгдөг. Мөн эйр кондишн цэнгэлэх зэрэг үйлчлэгийг үзүүлж байгаа юм. За олон жилийн туршлагатай найдвар дахамт толноор бас манайхаа очиж үйлчлүүлээрэ. Одоо юу юугаа цагаан ногоосоор болох гэж юм тийм ээ. Машиныхаа аюулгүй байдлыг бүрэн ангаад яваарэ. За хаягийн хувьд болохоор 2 салбартай байдаг. Сансрын колонкоос дээр их рүүргээд 300 м техник салбар байрлаж байгаа бол 2 дахь салбар нь хуучин 22-ын товчоо Mac компани хажууд төв зам дагуу байрлаж байгаа нэ. Баярлалаа. За дараагийнх нь болохоор нэг гайхалтай баримт кино бол Өрнөдийн кино найруулагч Ната Брацагийн бүтээсэн Хувилгаан хүүхэд гэдэг юм кино байна. За энэ баримтат кинонд Балбин тийм үү Копенхагийн гівш агуу их Махасидхи гончиг ламын хойд дүрийг нь яг яаж тодруулаад байгаа юм бэ гэдэг нь энэ тухай өгүүлсэн байдаг. За гончиг лам өөрөө одоо нас өндөр болсон, маш өндөр настай болоод өөрийнхөө залуу шав данзан зопаг дуудаж грэслэл сургаалаа айлтж байгаа юм л та. Ингээд таалал төгсгийн өмнө гончиг лам нутгийн тариачин залуу Апайтай уулзаж ярилцж байгаа. За лам багшиг таалал төгсгийн дараа түүний шарилыг чандралхат нь чандарнаас нь цагаан сувд эрднүүд олноор олдно. Маш олон сувд гарч ирдэг. За зөвхөн гэхээрсээ хүний чандраас ринсэл хэмээх энэхүү сувд эрдэнэ олддог гинэ. Зөвхөн гэгээрсээ хүний чандраас нь олддог байна. За дараа нь чандрыг шинчихэд хүний мөр зүүн хойшоо цумын хүн дээр чиглэсэн байсан байна. За тэнд Копенхед байдаг юм. Төвд лам нар Тайванд амьдардаг хамгийн сайн зурхаач ламаар үзүүлсэн байна л та. Ингээ үзүүлэхэд нь гончиг ламын хойд дөрв
одоо Копенхедээс холгүй орших цумын хүндийд ингээд ийм үсгээр ихэс нэртэй гэрийн эзний гэрт одоо мэндэлсэн байна гэдэг ийм төрөг зураг гарсан байдаг. Ингээ хувилгаан хүүгүнийг ирэх хэсгийг гончиг одоо тэр ламын тийм ээ залуу шав данзан зопа лам ахлаад ирж хайж эхэлж байгаа юм л да, дараагийнхан дөрөв ирж хайж эхэлж байгаа. За цумын хүндэд байдаг буддын шашин дайлуудын номд 1-2 насны эрэгтэй хүүхэдтэй айлуудыг судалж тэдэнтэй уулзаж хүүхдийг нь үзэж бага эрс сурлуулж хойд түрэл хагаа яваад юм л да. Эцсийн эцэст апэ хэмээх айлыг олж тэднийхээс 2 настай нэгэн хөөхөн бяцхан хүүг болж байгаа. Апэ бол цумын хүндэд тариа тарьж амьдралаа залгуулдаг жирийн нэгэн хөдөөний даруухан тариачин залуу байсан. Ингээд эрлийн ахлагч Зополам залуу гэр бүлд хандаад танаа хүү Копенхедийн гівш гончиг ламын хойд дүр тул шашин хамаг амтны тусан тул хүүгч нь хийд рүү авч Римбуче болгон хамбал ламын ширээнд залнаа гэж. Тэгэхэд залуу гэр бүлийн хувьд хүүгээсээ хагацах маш хэцүү байсан. Гэхдээ хүүгийн аав ээж хоёр шашин хамаг амтны тусын тулд бол одоо дэмжиж хүүгээ хийдэд лам болохоор явуулъя да гэж байгаа нь тэгэхээр бахархмаар байна. Ингээд хүүг авч явсан. Бяцхан хүүг 13 нас хүрэмгцэн Копенхедэд одоо залах бэлтгэл ажлыг хийж байгаа юм л та. Дараа нь Зопо Римбуче тэргүүтээ олон эрдэмт ламнаар цугларч хүүг гончиг ламын дараагийн дүр мөн үү гэдгийг одоо шалгах ажилд орж байгаа. Яг мөн үү гэдгийг. Ингээд өмнөх дүрийн ламын хэрглэж байсан эрх дамрыг үзүүлсэн. Үзүүлэхэд олон эрхний дундаас маш олон эрхний сонголт хийж байгаа юм л да. Эрхний дундаас өмнөх дүрийгээ хэрглэж байсан хуучин зандаа эрхийг алдалгүй таньж олоод энэ миний эрх байна гэж хэлж байгаа. Тэгээд дээрэс нь үнэхээр юм гайхамшигтай шууд таньж байгаа юм л да. За өөр хэрвээ одоо хойд дүрэн биш байсан бол хамгийн гоё нүдэнд харагдах те тусгаарыг сонгох байсан баг. Ингээд гончиг ламын хойд дүр данзан фунцэг Римбуче хэмээх шин нар авсан бяцхан хөөрхөн хүүхэн шашин хамаг амтны тусын тул Копенхедтэй заларч байгаа. Энэ бүхнийг одоо Замбо ТV-ийн гайхамшиг зүрээр өгч хэлэх тийм ээ. За тэгтэл өрнөдөө нэгэн сурвалжлагч Непалийн Копенхед дээр очоод тус хийдийн гигантэн нэртэй даянж бясалгагч гончиг ламын хойд дүр 6 настай данзан фунцэг Римбуче за мөн лусам жамын гівшийн хойд дүр 7 настай Контрол Римбуче нартай уулзаж дараах асуултыг тавьсан байдаг гинэ. Тэгээд юу гэж асуусан гэхээр Римбуче та бусад сүсэгтэн олон үеийнхний хүүхдүүдтэй юу гэж зөвлөсөн болоо. Гэхэд 6 настай данзан фунцэг Римбуче бүх хүн өвчин зовлонтой хүмүүс, дахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах ёстой. Аав ээжээ хүндэл, ах дүү, лам хуурга, Римбуче багш нараа хүндэлээ. Найз нартайгаа зодтолдож болохгүй. Тэдэндээ уурлаж болохгүй. Тэднийгээ инэрч хайрал. Тэд чамайг зодож, чамд уурлаж, чамд хорсож байвч тэдэнд хариу хорлол бүх үргээ гэж айлцсан байдаг байна. Харин 7 настай Контрол Римбуче болохоор амтныг бүүхөнөө, шоргоолцыг хүртэл бүүхөнөө. Хэрэг та шоргоолцыг гიშгэж хөнөөвөл та дараа төрөлдөө шоргоолж болон төрөөд бусад хүмүүс шоргоолсны төрөл авсан шигээр одоо таныг гიშгэж хөнөөх болно. Шоргоолж тарин уншиж чадахгүй. Хэрэг тэд тарин номыг сонсоос дараа төрөлдөө хүн болж төрөөд буян номыг үйлдэх болно. Хамгийн чухал нь бусдад тусалж бай, бусдыг хүрвдэж хайрал, за мөн сүсгтэн байна гэдг нь Бурхны ном сургаалыг судалнаа л гэсэн үг шүү дээ хэмээн айлцсан байдаг. Тэгэхээр жирийн 6 настай хүүхдээс бол ийм үг гарахгүй тийм ээ. Чихэр авч үгүй юм уу, тоглоом тоглоёг гэж юм ярих бах. Гэтэл Бурхан номын сургаал айлтна гэж бол байхгүй. Тэгэхээр худаг тавилгааны үйлсэн буян өвгөн сургаал бүтээл нь гүн байдаг байна. Энэхүү номд халахын 5 дахь богд Жавзан том худаг толон говийн давшин ноён худаг данзан хавжаагийн бүтээлээс нь оруулах нь тэгэхээр хувьдгтын яриаг энэ үгээр авдан гэд өндөрлж байна. Тэгэхээр Замбо төвд худаг тавилгаан олноор мэндэлж шашин хамаг амтны тусыг бүтээх болтугай хэмээн одоо номынхоо хэсгээс оруулснаас та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр худаг тавилгаатын тухай яриа гэдэг ном байгаа. Доржин Сүхбаатар гэж хүний бичснээр байгаа. Магадгүй илүү цааш асуудлыг бол та бүхэн энэ хүн номыг бас олоод судлаад аваарай. Тэгэхээр худагтуудын талаар бүх мэдээлүүд нь байдаг байна.
За энэ хүртэл хамт байсан баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар радиатор сервис ажиллаа. Тэгээд эднийх бол 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд 3 үед амьдсан юм надвартай туршлагатай газар байгаа. За эднийх үед юм бэ гэхээр радиатор сервис засвар, худалдаа, за мөн дээрээс нь суйрлуултын хийж өгдөг, өдөр орнод дүнгүй унанд ингээд тавиад өгчдөг. За радиаторын энэ хуванцар банк солих, дээрээс нь олдохгүй юм банк, ховор банк байвал хөнгөн цагаанаар хийж ингэж өгдөг бахан. За мөн автомашины парыг салон задлахгүй угаан, шинэ парны радиатор худалдаа гэх мэтчлэн. За мөн air condition цэнэглэх зэрэг үйлчлэгээ үзүүлдэг бахан. Тэгээ хоёр салбартай. Эхнийхэн салбар нь сансрын Колонгоос дарь руу эргээд 300 метрт байрлаж байгаа бол хоёр дахь салбар нь хууч 22-ын товчоо Mac компани хажуу төв замдаа байрлаж байгаа хнэ. Тэгээ хамтран ажиллагчтай баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн баярт харуулцгаая.